Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Жүдэложи подкаст юм байна. 88 дахь дугаар үгээр эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид нар эх 7 хоногт тохиох гэж буй үндэсний баяр наадмын наадмын өдрүүдийг тохиолдуулаад соёл насны морины уралдаантай холбоотой үүссэн нэгэн маргааныг танилцуулахаар манай марламаа маань бэлтгэсэн байна. Тэгээд 2 жилийн өмнөх наадмын дугаараар бүхийн допингтэй холбоотой нэг маргааныг ярьж исэн. Тэгээ тэрийгээс холбочи та бүхэн ингээд одоо нэг ном сумтай холбоотой үлдээд байх шиг дээ. Нөгөө За 93 энэ наадмаас Тэгээ 93 наадмаас за бүгдэнд нь өдрийн мэнд. Тий, наадамж өгч байгаа юм чинь уур амьсгал мэдрээд жоохон наадамтай холбоотой сонин сайхан сонирхолтой хэрэг маргаа юу гэдэм бэ гэж хайж үзэж хагаад ийм маргаа олж үзлээ. Гэхдээ би бас ийм яг бүхийхийг байдаг гэдгийг бол гадарлаад байгаа юм. Бас нэлийн олон нийтийн үегээр явдаг штэ тий. Ийм морины маргаан байдаг гэж би бас нэг бодоагүй. Тэгээ хол болохоороос надад айгүй сонирхолтой байсан. Одоо соёлын насан дээр төрүүлсэн морин бай шагналаа авъя гэд ер нь бол хэмжилсэн ийм маргаан бол байсан. За тэгээд энэ маргаанд болохоор ардын хувьсгалын 100 101 жилийн үндэснийх баяр наадмын үеэр тохиолдсон. Энэ болохоор 2022 оны 100 болсон наадам юм байлээ л дээ. Тэгээд соёлын насны морьтой холбоотой буюу яг үндэснийх баяр наадам гэхэд миний ойлгосоор нэг усад уралдсан морьтой холбоотой байна гэж ойлгосон. Тэгээд угаасаа уншиж байгаа хэвчээд өөр ямар нэг одоо аймаг сум юм дуртагдаг үндэснийх баяр наадам гэхээр улсын наадмын болохоор нэлээд маргаантай хэрэг байсан юм болов гэж бас ойлгосон. За тэгээд нэхэмжлэгч болоо хариуцагчгаа хоёр талтай. Нэхэмжлэгч нь бол уяач гэдэг хүн бол байсан. Хариуцагч нь бол хоёр хариуцагчтай. Нэг нь болохоор үндэснийх баяр наадмыг зохион байгуулах хороо гэж яг том хороо нах шиг байгаа юм. Одоо шадар сайд мадар ахлуулсан. Дараачих нь болохоор эдгээр нөгөө дид хороо одоо салбар хороодод хуваагддаг юм байлээ л дээ. Үндэсний бүхий одоо сур харваны. За тэгээд энэний нэг хариуцагч нь болохоор үндэснийх баяр наадмын хурдан морины салбар хороо гэд ерөөхдөө юм хоёр хороогоо хариуцагчаар татсан юм билээ. За тэгээ нэхэмжлийн шаардлага нь бол үндэснийх баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 6 дахь тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй олгуулах. За тэгээд ардын хувьсгалын 100 101 жилийн үндэснийх баяр наадмын соёл насны хурдан морины уралдаанд төрүүлсэн хурдан морины бай шагналыг одоо энэ уяач буюу хэмжлээд байгаа гэдэг хүнд олохыг хариуцагч нараас даалгуулах гэдэг ийм хэмжлэлийн шаардлагатай бол байсан. За тэгээд энэ нөгөө эхлээд нь хэмжил гаргахтаа л яг бас нэг арай өөрөөр гаргаад явандаа нэмэгдүүлээл хасаал өөрчлөөл тэгэж явж байгаад яг сүүлд нь энэ дээрээ тогтсон юм шиг байна. Эхлээд бол жишээлбэл үндэснийх баяр наадмын үндэснийх баяр наадмын зохион байгуулах хорооны нэг шийдвэр байсан юм лээ. Тэрийгэ замаасаа болонгуудаа яг энэ салбар хорооны буюу ер нь бол яг нөгөө байн шагналыг нөхөө болсон тэр шийдвэр дээрээ маргаж орж ирсэн юм лээ. Та сая хэлсэн хугацааг нарах юм бол яг 7 сарын 12-ны өдрийн буюу яг нөгөө нэг наадмын үеэр тэр шийдвэр гарсан шийдвэр нь олж таарч байгаа гэсэн үг. За ийм байгаа. За энэ шийдвэр нь яасан бэ гэдгийг би үргэлжлүүлээд ерөнхийдөө та бүхэнд ярина. За тус маргаанд нь бол хоёр шатны шүгэн шийдвэртэй, цэрхааны нэргийн анхан шатны шүгэн шийдвэртэй, давзаалт шатны шүгэн шийдвэртэй бол ингээд дууссан юм лээ. За тэгээд шүгэн шийдвэрүүд нь бол 2024 онд цэцлэгдсэн буюу давзаалт шатны шүгэн шийдвэр нь бол 24 оны 7 сард гарсан. Тэгэхээр 22 оны 6 сарын 7 сарын наадмын ер нь бол энэ маргаан бол ер нь явж 2 жилийн дараа шийдэгдсэн ийм хэрэг бол байсан. За үйл баримтын тавь танилцуулъя. Гэтэ ер нь бол та бүхэн одоо морь сонирхдаг хүмүүс бол гадарлаж магадгүй. Эсвэл бол за ер нь морьтой холбоотой ихээр ямар хэрэг байх нь бол бараг ойлгомжтой ч гэж магадгүй гэж бол би бодсон. 22 оны соёлынгийн төрөө гэл тэгэхээр ер нь хүмүүс гараад ирэх байх тий харин тий ямар аймгийн ямар сумын ямар одоо уяач морь 1 2 3-т орсон гэл мэдж байгаа х тий харин соёлын ч бас яж хаад нөгөө нилээн тийм ач холбогдол үсгийн авч мавдаг яадаг ач холбогдол өгдөг юм шүү дээ. Энд дээр тэгэл нөгөө морь шүдлэн мүдлэн тэдний шүдтэй байсан мэсэнгүүтээс надад бол жоо холол санагдчихлээ. Яг нэг сонирхолтой санагдсан нь нөгөө нэг шүүгч нар бас тэгэл ийм имийг бас айгу мэдгэл ёстой л багдаг юм байна л даа л гэж бас энэ хэрэг уншиж байгаа хэвээр айгу нийтдээ санагцсан. За үйл баримт руу ороход явж тааж. Энэ ардын хувьсгалын 100 101 жилийнгээр бол соёл насны морины уралдаан бол мэдээж болоод за тэгээд энэ соёлын морины насны уралдааны үеэр үүссэн маргаан юм байна л да. Энэ уралдаанд бол за энэ миний жил яг хөөхтэй та нар баг мэдээж магадгүй л маань бас нэг алдарт уяач гэдэг хүний соёл насны хурдан морь бол төрүүлж орж ирсэн юм байна. Энэ соёл насны хурдан морины уралдаанд. За тэгсэн чинь төрүүлж орж ирээд тухайн нэг хүүдэл одогт болдог штэ тий тэр үе мөрөөр одоо энэ хүний юу морин ингээд төрүүлээ гэдэг нь бол зарлагдаж марлагдаад олны өмнө ингээд мориосоор авч маваад явсан юм байна л та. Тэгээд яг нэг цэнгэлдэхэд стадионд оройн нь бай шагналаа авах гад ирсэн юм байна л да. Тэгсэн чинь
Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос болвол энэ 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 гэдэг тогтоолыг гаргаад уг хүний морийг бол уралдаанаас хасаад байшаа нэлээд олохгүй байх шийдвэр гаргасан гэдэг бол шийдвэрийг ерөөхдөө энэ хүмүүс олж мэдсэн юм байна. Одоо яг танилцуулсан юм бол байхгүй байсан юм шиг байгаа юм. Олж мэдсэн юм байна. Тэгээ энэ шийдвэрийн үндэслэл нь юу байсан бэ гэдгсэн чинь яг энэ хурдан морины уралдаанд оролцсон одоо эхний 5 байр байгаа штэ тий. Тэднэрээс дахиад нэг хүн нэг уяач нь ерөөхдөө гомдол гаргасан юм байна л та. Одоо миний морил нь ихний тавд ингэж орсон. Гэхдээ үүнтэй холбоотойгоор энэ нөгөө нэг одоо төрүүлсэн морин дээр би дахиад одоо шүдлүүлэх одоо ийм холбоотой гомдол гаргасан юм байна. Тэнгүүд яг одоо холбох энэ үндэсний их баяр наадмын морины уралдаантай холбоотой журмаараа ер нь аль яг энэ морины уралдаантай холбоотой гомдлыг нь салбар хороод буюу одоо жишээлбэл ном сумын салбар хороонд үндэсний бүхийн салбар морийнхаа бол энэ морины салбар хороонд ингээ шийд явд юм байна л та одоо хурдан морийнхаа нэгэд. За тэг үүнтэй холбоотой гомдол гаргаад хурдан морины салбар хороонд тухайн гомдлыг нь мэдээ шийдвэрлэх хэрэгтэй болоод ингэхдээ хурдан морины уралдааны дараа энэ саяны төрүүлж орж ирсэн морийг бол дахиж шүтэлсэн юм байна л та. За тэгээд мэдээж үндэсний их баяр наадам болохоос өмнө энэ нөгөө хурдан морийг шүтлэх бас багийн хэсгийг байгуулт юм байна л да. Багийн хэсэг гэнэ одоо ажлын хэсгийг байгуулдаг юм байна л да. Багийг нь. За тэгээд тухайн тэр ажлын хэсгийг нь ахлагч болон гишүүд нь саяны энэ одоо гомдол гаргасан соёл нь төрүүлсэн морийг нь шүтлээд соёл насанд уралцсан тэд дугаартай гээд за тэгээд гэдэг одоо уяач энэ морийг нь шүтлээд алах тамхтай халтар үрээ. За энэ минийг нь хэлвэл одоо ойлгомжтой. За би бол мэдэхгүй заяа. Халтар үрээгэнд одоо сүүн шүд бүрэн солигдоогүй бусад 2 настай залуу адуу тодорхойсон. Гэ за ямар ч санаа нь бол соёл насны морил биш л гэсэн гэж байгаа юм заяа. Соёлын насны морь биш арай залуу морь байж таарсан юм уу та тий одоо. Тий одоо Дөр уншаад хар ухаанаар ойлгоход тий. Бүрэн шүд солигдоогүй. Тийм. Тийм. Яг шүүгэн шийдвэр дээр бол ингэсэн шийдвэр дээр ингэсэн байсан гэж байгаа юм шүү манайхаа. Сүүн шүд нь бүрэн солигдоогүй бусад 2 настай залуу адуу болохыг гэхээр үн тэгэл соёлонгоос арай залуу адуул гэж тодорхойлсон юм шиг байгаа юм. Гэж тодорхойлоод за тэгээд ингээ хасах шийдвэр бол гаргачихжээ. За тэгээд нэхэмжлэгч бол үүнийг одоо өөрөө тайлбарлаж ярихдаа энэ хүн хизээ мэдсэн мэхээр харин одоо яг нөгөө наадмын биш хүүтлээ удагт морин төрүүлээ тэр үедээ мэдээгүй ингээд заглуулад оройн нь төв цэнгэлтэхэд ирээд байшааг нь авах чахт нь одоо дахиад нэг хурдан морины хүүхдээ хувцсан одоо очингуудаа цэнгэлтгэхээс авд юм одоо бөөнд нийтдэн ч юм уу одоо гоё хувцсан өгд юм уу тэгээд тэгсэн чинь таны морийг хатсан штэ гэдэг үгүйгүй тэгээд өрн тийш орчод байшааг нь авч чадаагүй тэг үүнтэй холбоотой тодруулж явсан чинь саяны холбоотой шийдвэр гарсан байсан гэж тайлбарласан юм байна. За тэгээд нэхэмжлэгч маань тухайн үед бол угаасаа хаана гомдол гаргах зэрэг нь бол жоохон тодорхойгүй байсан учраас мэдээд үндэсний их баяр наадмаа дуусгаад артаас нь одоо нөгөө үндэсний их баяр наадмын зохион байгуулах үндэсний хороодоо хандаад за тэгээд тач ингээд захиргааны нэрийн шүүхэд хандаа явсан юм байна. За тэхэмжлэгчийн үндэслэл бол юу байсан бэ гэхээр ингэж байгаа юм. Үндэсний их баяр наадмтай холбоотойгоор Монгол Улсын засгийн газрын 2022 онд баталсан үндэсний их баяр наадмын үндэсний морин үндэсний хурдан морины уралдааны дүрм гэж бас байдаг юм байна л да. Одоо тухайн одоо хурдан морийг зохион байгуулахад холбогдох дүрм буюу жишээл нөгөө морийг шүтлэг мүтлэх асуудал эндээ зохицуулагддаг юм байлээ. За тэгээд энэ дүрмийнхэн 7-2 дахь хэсэгт их насны мориноос бусад насны морийг бэлтгэсэн тал байж шүтлэх бөгөөд тухайн насны морины шүтлэгтээ тэнцээгүй морийг тусгай хашаанд оруулаад за ер нь бол уралдаанч хүүхдэн дугаар олохгүйгээр ингээд уралдаанд оролцуулахгүй шүү гэж зохицуулсан байдаг юм байна. За тэгээд уяач маань юу гэж маргаж байгаа гэхээр тухайн одоо уралдаан болохоос өмнө миний морийг шүтлсэн. Ингээд шүтлээд уралдаан тэнцэх юм байна гэд одоо тийм дүгнэлт нь гараад тэгээд ингээд уралдсан штэ. Тэгсэн чинь уралдаан босныхаа нард дахиж шалангуудаа насан тохирохгүй байна гэд нэгэнд уралдаанаас хаслаа гэдэг шийдвэр гаргаж байгаа нь бол утгагүй байна. Нэгэнд уралдаад уралдахаас өмнө та нар тэр одоо морийг шүтлээд болох юм байна гэж уралдуулчаад ардаас нь дахиж шүтлэнгүүтээ уггүй байна уралдаанаас хаслаа гэж нэгэнт ирсэн морийг хасахгүй штэ гэдэг өөр нь агуулгаар маргасан. За тэгээд тийм учраас нэгэнт одоо ингээд үндэсний их баяр наадмаар төрүүлээд олон түмэндээ ингээд зарлагдаад бас яг хөө тэр баяр наадмаа баясгаад ирсэн ийм морийг бол одоо ингэж байшаангын нөхгүйгээр шууд хассан. За нэгдүгээр хоёрдугаарт тэр одоо шийдвэр мэдрэг гарснаа надад бол аль бие усаар мэддэгдээгүй би бол төв цэнгэлтэд очиод мэдсэн. Тэгвэл би бол яг одоо шийдвэр гаргасан салбар хорооноос нь ч би мэдээгүй гэдэг зүйлүүдийг бол ярьж бол ингэж маргадаг юм байлээ. За салбар хорооноос юу гэж байгаа вэ гэхээр одоо үндэсний их баяр наадмын төрөний дүрм журмаа ер нь бол тайлбарлаад за ер нь бол ингээд салбар хороонд бол тухайн одоо хурдан морины бол хурдан морийнхоо үндэсний одоо сур аравнаас сур аравга гихчлэн тухайн тэр асуудлаа шийдвэрлэх бол ирэх байгаа. Тэр асуудал нь жишээлбэл одоо бусад этгээд гомдол гаргаад ирвэл түнтэй холбоотой гомдлын шийдвэрлэнэ л гэсэн агуулгатай ийм ирэх бол байгаа. За үүнтэй холбоотой шийдвэрээ гаргадаг. За тэр шийдвэрээ гаргаад за энэ холбогдох нөгөө байгууллагатай ажлын хэсэг нь бол
одоо шүтлгээ мүдлэгээ хийгээ ингээ явсан гэдэг бол тайлбар өгсөн юм лээ. За анхан шатны шүүхийн шийдвэр бол нэлээд сонирхолтой. Анхан болон давтаалагчдын шүүх ерөнхийдөө бол өөрөөр шийдвэрлсэн. За анхан шатны шүүх бол нэхэмжлийг нь бүхэлд нь хангаж шийдвэрлсэн. За ингэхдээ ерөнхийдөө нэг үндэснийх баяр наадмын тухай хууль, саяны энэ үндэснийх баяр наадмын холбогдох дүрм мөрмүүдээс тайлбарлаж байгаа юу гэж үзсэн бэ гэхээр би ерөнхийд агуулгаар нэрчээ тэгвэл илүү ойлгомжтой. А Хариуцагч буюу одоо энэ хурдан морины салбар хороо бол 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн энэ маргаан бүхий 6 дугаар шийдвэр нь бол одоо соёл насны уралдаанд төрүүлжсэн морийг байр шагналаас хасах тухай гэдэг ийм тогтоол гаргасан. За энэ тогтоолыг бол бүр хороол гарах чиг үүрэггүй буюу эрх хэмжээгүй гэж бол нэг цалгааны нэр агашны шүүх үзсэн юм байлээ. За яагаад вэ гэх юм бол энийг бол нөгөө нэг үндснийх баяр наадмыг зохион байгуулах буюу нөгөө том ороо гарах ёстой гэж агашны шүүх. За тэгээд мөн захиргааны акт гаргах талаархын захиргааны ерөнхий хууль заасан одоо процессуудыг хөлөөсөө баримтлаагүй. Жишээ нь нөхцөл байдлыг тогтоох, нөгөө нэг оролцогчид мэдэгдэх, тайлбар гаргах боломжийг нь олгох зэрэг тэдгээр одоо процессыг өөрсөө баримтлаагүй байна. Тийм учраас ерөөдөө захиргааны акт гаргахдаа бас нөгөө нэг хэлбэрийн шаардлагуудыг буюу процессоос төрсөн байна гэж бол үзэн гэсэн үг. Нэг морь урсан уяач бол гомдлыг гаргасан гэдгсэн шүү дээ тий. Тэр хүний дагуу рүүлж ирсэн соёлыг дахин шүтлэхдээ жишээлбэл энэ уяачийг нь бол дахиж одоо байлгуулаагүй, оролцуулаагүй, яг ямар процесс болж байгааг нь бол мэдүүлээгүй. Түүнчлэн үүнээс үзэхэд бол дахиж тэр шүтлэх ажиллагаа нь одоо нотлох баримтаар бэхжүүлэгдээгүй. Улмаар яг одоо шүтлээд байгаа морин энэ төрүүлж ирсэн морь эсгийгч бас ер нь нотлоход хэцүү гэдэг яг ийм процесстэй холбоотой дүгнэлтүүдийг бол дийлэгтэй гаргасан байсан. За тэгээ энэ хурдан морины салбар хороонд бол тухайн маргаан бүхий тогтоолыг гаргах заавалмаар морийг уралдаанаас хасах бай шагнал олохгүй байх эрх хэмжээ олгогдоогүй. За үүнийг бол түрүүнийсэн чинь нөгөө зохион байгуулах том ороо гаргах одоо байснаас энэ эрх хэмжээ нь бол нийгэм зөрчигдсөн юм асуудлаар шийдвэр гаргасан бол хууль бус байна гэж бол үзээд. За тэгээд бас нөгөө уяачи яриад байгаа нэгэнт уралдаад ирсэн морийг уралдаанаас хасна гэдэг шийдвэр гаргах чинь одоо юу гэсэн үг юм бэ гэдэг байгаа. Тэр энийг бол баш айгуу сонирхолтойгоор цэргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 1-ийг заасан утга найруулгууд дэлгэхийн алдаатай байна гэж бол үзсэн. Жишээлбэл нэгэнт уралдаад ирсэн юм чи уралдаанаас хасна гэдэг бол ойлголт байхгүй юм шүү гэдэг тайлбарыг бол бас хийсэн байлээ. За ингээд ерөнхийдөө хэмжиглийн шаардлага бүгд нь бол ингэж хангаж шийдвэрлсэн гэсэн үг. За давзаалтах шатны шүүхэд бол мэдээж одоо ялагдсан юм чинь хариуцагч талаас буюу салбар хорооноос нь гомдол гаргасан байлээ. За салбар хорооноос нь бол гомдол гаргахдаа ерөөхдөө за ер нь бол ингээд нөгөө нэг энэ моричин шүтлэх ингээ ажлын хэсэг байгуулагддаг. 97 одоо ингээд энэ жилээр олон жил ингээд ажилласан тийм морь мэддэг. Монголд л одоо морь мэддэг гэдэг тийм хүмүүсийг бол авч ажиллуулад ингээд шүтэлтгээ. За энэ салбар хороо бол дүрмээрээ энэ наадамтай холбоотой гомдлыг бол угаасаа хянан шийдвэрлэх хэрэгтэй. За тэгээд энэ 3 дахь читгэдээс гомдол гаргасны дагуу л ингээд гомдол гаргаад ажлын хэсэг нь энэ мориогоо дахиж шүтлээд ийм шийдвэр бол гаргасан. Тэгээд энэ ажлын хэсгийн одоо тухайн үед ингээд шүтэлжсэн тайлбар дээрээ болвол ингээд тухайн насанд хүрээгүй одоо арай бага залуу нас байсан морь байсан гэдэг ийм зүйлийг нь бол гаргаад ирчихсэн байж тээ. Үүнээс өөр одоо ингээд нотлох баримт энэ үеэр л амж гарах боломжгүй гэдэг тайлбарыг бол өгсөн байт юм байлээ. За тэгээд сонирхолтой нь яг анхан шатны шүүхэнд явж байгаа үед гадруудын хөлтөл дээр шинжээч томилохоор болсон юм байна л та. Байт юм байна л та. Гэтэл энэ хэрэг маргааны чинь нөгөө хэлсэнчлээ 2022 оны 7 сарын наадмын асуудлыг 24 онд одоо хүртэл ингээд яваа шийдвэрлэгдсэн болохоор нөгөө 2 жилийн дараа тухайн морийг одоо тийм байгаа л тийм шүтлэлтэй нь штэ. Одоо нөгөө 2 насаар дүү байсан бол насандаа хүрдэг юм байгаа зтэй гэдэг шиг одоо өөрчлөгддөг юм байгаа зтэй гэдэг тэр одоо шүүгчийн захирамж нь бол биелэх боломжгүй л болсон юм байлээ л те. Тэр нас айгуу сонирхолтой. За тэгээд давзаалтах шатны шүүх бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзээд ер нь хэрэгсэхгүй болоход за тэгээ хариуцагч юм буюу нөгөө салбар орооны гомдлыг буюу тэр хэдэн үндэслэлийг бол ер нь хангаж шийдвэрлсэн гэсэн үг. За ингэхдээ бол үндэснийх баяр наадмын тухай бол нөгөө түрүүний дуртад идэг дүрмийг тайлбарласан байдаг. За анхан шатны шүүхтэр би та бүхэнд холбогдох хуулийн ер нь дуртаг болохоор энэ дэр зүгээр товч ямар заалтууд байдаг юм бэ гэдгийг зүгээр товч тайлбарлаж тий. За ийм байт юм байна л да. Үндэснийх баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйл дээр юу гэсэн байдаг вэ гэхээр үндэсний хурдан морины уралдааныг Монгол үйлдвэрийн адууны стандартад нийцсэн морийг азраг, их нас, соёолон, хязаалан, шүтлэн, дааг гэсэн 6 насны англиар ангилан зохион байгуулна гэсэн байт юм байна. За ингэхдээ заавал Монгол үйлдвэрийн адууны стандартад нийцсэн гэж ингэж тодорхойлсон байт юм байна л да. За тэгээд мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14-ийн 7-д нь үндэснийх баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах үүргийг хүлээнэ гэдэг үүрэг хүлээлгэхдээ одоо жишээлбэл хууль дүрм журмыг цанд сахин биелүүлнэ. За тэгээ энэ хуульд заасан буюу нөгөө нэг Монгол үйлдвэрийн адууны стандартад нийцсэн морийг уралдуулна гэдэг тэр шаардлагыг өөрөө одоо хангах тэр ажлыг хүлээсэн тэр үүргийг өөрөө жишээлбэл уяач хүлээсэн байна тий.
тэр шаардлагад нийцэн морийг уралдуулна гэж одоо жишээлбэл ийм үүргийг бий болгоод за тэгээ морийг насны өөр ангилал болон за энэ хууль заасан тэр шаардлага хангаагүй морийг үндэснийх баяр наадамд уралдуулахгүй гэд байх гэдэг үүргийг ингээд тус хуульчилсан байдаг юм байна л да. За тэгээд давзаалтны шатны шүүхээс нөгөө нэг ажлын хэсгийн одоо дүгнэлтийг нь дуртаад тэр одоо шүд мүд нь арай бүрэн солигдоогүй буюу одоо 2 настай адуу болохыг нь тодорхойлоод акт үйлцэн зэрэг нь бол энэ маргаан дээр хангалттай нотлох баримт буюу үүнээс ор нотлох баримт ерөөдөө одоо шаардлагагүй байна. За тэгээд нэхэмжлэгч энэ бол одоо үндэснийх баяр маягын тухай заасан төрөний дуртаад байгаа энэ уяач үүргээ биелүүлээгүй буюу нэгэн шаардлага хангаагүй нас нь болоогүй өөр насны ангиллын морилтыг одоо уралдуулсан нь одоо зөвхөн хүндэслэл бол ерөөсөө биш. Үнсийн энэ үндэснийх баяр наадмын тухай хууль заасан хуулийг одоо хуулиар хүлээс үүргээ бол өөрөө биелүүлээгүй. Тийм учраас салбар хорооны шийдвэр нь бол ерөнхийдөө хууль нийцсэн байна гэж бол үзсэн байна. За тийм нөгөө салбар хорооны эрх хэмжээ дээр чинь ерөнхийдөө маргаад анхаашны шүүх нэг арай өөр дүгнэлтчихэд байгаа ш тийм эрх хэмжээгүй байсан юм шүү гэдэг. За тэн дээр бас давзаалтны шүүх тайлбар өгөхдөө үндснийх баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-6-д ерөнхийдөө цолны чимэг бай шагналыг зохион байгуулах хороо салбар хороо олгоно гэж болж яасан байт юм байна л да. Цолны чимэг бай шагналыг нь. За тэгээд нөгөө нэг салбар орж бай шагналыг нь олохгүй байх шийдвэр гаргачаад байгаа штэ тий. Гэтэл хуулийн дээр бол ингээд олгоно гэж заасан байдаг. За мөн нөгөө нэг хурдан морины уралдааны дүрм дээр нь бас юу гэсэн байгаа вэ гэхээр тухайн насны хурдан морийн уралдааныг хариуцсан даамлал нь гараа барайг зохион байгуулах, төрүүлсэн айргцсан морийг цоллуулах, уяач уралдаанд төхөд морины бай шагналыг оглогох, за уралдаантай холбоотой гарсан санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гарах ажлыг хариуцна гэж ерөөдөө яг ингээд салбар хороонд нь буюу тэр бас хороог нэг хариуцдаг даамал гэдэг тэрэнд одоо ингээд шийдвэрлүүлээд үлдээсэн байдаг юм байна л да. За гэх мэтчлэн эдгээр одоо зохицуулалтууд бол байгаа учраас хурдан морины салбар хороо бол бүрэн эрхийгөө хүрээнд уралдаантай холбоотой шийдвэр бол гаргасан. Энэ нь хууль нийцсэн байна гэж үзээд за тэгээд нөгөө хэмжлэгчийн анх гаргасан хэмжлэгийг ерөнхийдөө хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн бол байдаг юм байна. За тэгээ бас ер нь надад нэлээд сонирхолтой санагдсан. Гэтэ яг хуу яг шүүхийн талаас дүгнээд байгаа нь одоо тэр морь үнэхээр одоо шүдэн босон болоогүй баг залуунаас одоо баг залуу морь байсан эсэх гэхээсээ илүү нэг нь тэр нь нотлох баримтынх нь хүрээнд гарсан нотлох баримт нь хууль ёсны бөгөөд процесс нь зөв болцсон байвал гэдэг талаас нь л илүү дүгнээд те ингээд шийдвэр гаргаад байгаа этгээд тийм их хэмжээтэй байсан уу гэдэг талаас нь л илүү дүгнээд яг харахгүй тухайн үеийн шийдвэрийг нь бол одоо ингээд салбар хороо тухайн үеийн шинжиж минжиж тэр ажлын хэсэгт нь бол үлдээж байгаа тийм агуултай болж таарж байгаа юм байна лээ. Тэгээ айгуу сонирхолтой маргаан байлаа ер нь бол. Тэгээ ер нь бол одоо юу гэдэг амьдрал дээр айгуу олон тохиолдож болохгүй гэх юм уу те ер нь тэгээд өөр насны морь уралдуулсан за эсвэл нөгөө сэрвэний өндрөөрөө өндөр байсан гэдэг нөгөө асуудлууд айгуу их ер нь тохиолддог шүү дээ тийм яг нөгөө нэг уяач нар жоохон ойлгомжгүй яадаг юм. Одоо тэгэл яг манай нөгөө олон жил уйлдуулсан сайн уяач алдарт уяач нарсаа уяач нар л гэж мэддэг л ах л та. Жишээлбэл ардаас нэм маргаан гарах хэрэгсэлтэй байдаг гэдгийг хэдийн наана нь хэмжүүлээд уралдаанд орж байгаа ч гэсэн тэгээд бусад этгээдэд бас гэдэг юм байна. Тэнгүү тэр гомдлыг нь мэдээж одоо хин нэгэн шийдвэрлэх хэрэгтэй болно. Тэгээд шийдвэрлээд бас шууд шийдвэрлэхгүй мэдээж дахиж ингээл одоо ажлын хэсэг ажиллаал ингээл дахиад хэмжээл явдаг юм байна л та. Тэг яг үүнтэй холбоотой ингээд зохицуулагдаад ер нь бол дагуу бас тогтсож байгаа ийм процесс явж байгаа юм байна гэж бас харсан. Ер нь тэгэл нөгөө нэг жил болгон л наадам болдог. Жил болгон л наадмын араас нэг ийм тодорхой хэмжээний бүх дээрээч тэр одоо мөр дээрээч тэр маргаанууд явдаг тийм. Тэгээ тэр болгоны араас бас нөгөө ийм сайжруулах ажлууд айгүй хурдан хурдан хийгээ явуулаагүй зүгээр л юм шиг санагдсан. Би бол бас яг дотор нь байдаггүй гэх юм уу тэр одоо сонирхол тийшээ биш болохоор сайн мэдэхгүй гэсэн энэ жилээс өмнө бол тэр нөгөө сэрвэний өндрийг ингээл хүн хэмжээл тэгтээ ингээл зарим нь жоохон юу гэдэг дарж заримыг нь жоохон ингэж хөөргөж мөрөгдөг юмнууд гардаг байсан. Энэ жил бас нэг технологи тэгэнгүүт энэ жилээс бас нэг тийм хүмүүний оролцоо өөр хэмждэг технологи бас туршиж үзэж байгаа маань гэж зүгээр хэвлэлийн мэдээнүүдээс ойлгосон тэгээ ер нь бол энэ бол айгүй бас сайн зүйл сайжрах тал руугаа явж байгааг юм бас нэг илрэл болвол гэж бодож байна те. Тэгэхээр ингээд ер нь юу одоо үүсэж байгаа жил болох үүсэж байгаа кейс дээрээ суурлаад ер нь ийм асуудал үүсэх боломжтой юм шүү. Бас наадмын одоо зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа маань сайжраасай л гэж бас бодож байна. Гэтэ бас яг уяж талаасаа харуул айгу харамсалтай тий. Жилчингээр одоо хэд 10-20 км тэр одоо бас одоо уралдаад болтчихвол
Тэгвэл тэгээ өмнө хасахгүй байсан мэ гэдэг гомдол бол мэдээж Харин ч уяачид нь ч тэр одоо наадам чин түмэнд маань ч тэр байх нь бас байх ёстой л бас юм болчихж байгаа юм л та тий. харгуу нэг улсын баяр наадам дээр төрүүлж орж ирээд ингэчээр бас айгүй харамсалтай байсан юм шиг байна лээ. Ер нь тайлбар Мгм. мэлбэрүүдийн үзэн чинь гомцсон байна л гэж би бас бодсон гэж. Марлаг яг яриад эхлээд нөгөө ярьсан чи би бас тэр үеийн наадмыг одоо нөгөө Санав аав уу? мавтаа үзчихснээр санчлаа тий. Мм. Яг тийм ийм кейс гарсан энэ одоо өмнө шалгачаад орж ирснийхэн дараа яаж байгаа юм болоо гэдэг яриа бас гэр дотор өрнжсэнийг саналаа. Тэгэхээр ихтэй ер нь нөгөө соёлын тэр жилийн соёлын байсан болохоор тоглоомч тэгэл ус даяараа ард түмнэрээ л Бас ярьсан баг. соёл Тий. тий тий. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн дугаараа өндөрлүүлье. Тэгээд та бүхэн маань сайхан надараа. За сайхан надараа анхаарал хандуулсанд баярлалаа.